өнөөдөр Word программын font хэсгийн font size, bold, italic, underline, strike through, superscript, subscript гэдэг командуудыг заахаар боллоо. За өнөөдрийн эхний хичээл бол фонтоо хэрхэн тохируулах вэ гэдэг хичээлийг үзсэн. За юуны өмнө энэ бэлдсэн Морны хүүхэд гэдэг текстээ эхлээд маусаараа идэвхжүүлчихье. За идэвхжүүлчихээд фонтоо хэлбэрээ сонгож байна. За одоо энэ Times New Roman сонгох уу? Mon Arial Black гэдгийг сонгох уу гэд ингээд фонтоо сонгож байна. За мөн адил арталт нь хэмжээ байгаа font size. За энэ фонтныхоо сайзыг өсснээр ингээд сонгож болно. За bold гэдэг нь текстийг тодруулах. За ингээд bold гэдэг командн дээр дарчих юм бол текст маань тодроод ирнэ. За энэ фонт маань жоохон бичмэл фонт сонгоцсон учраас буцаагаад Arial фонт сонгож байгаа. За энэ italic гэдэг команд маань текстийг хойш нь налуу болгодог. За underline гэдэг команд маань текстийг доогуураа зураастай болгодог. За энэ underline гэдэг команд цаашаа энэ доогуурх зураасны төрлүүдийг бас сонгож болдог. За мөн доогуурх зураасны өнгийг бас сонгож болдог. Ингээд өнгийг хүссэн өнгөөрөө сонгож болно гэсэн үг. Энэ underline-ы доогуурх зураасыг бас өссөн зураасаараа сонгож ингэж өөрчилж болдог бахнэ. За дараа нь текстийг маусаар ингэж чирж идэвхжүүлэхээс гадна текстийг нэгээр нь идэвхжүүлэхдээ нэг үгээр нь идэвхжүүлэхдээ зүгээр тухайн үгэн дээр очил маусаараа хоёр дарчдаг. За текстийг яг энэ гинго гэд эхэлж байгаа энэ хэсэг цогцлборыг идэвхжүүлэхдээ маусаараа хурдан 3 дарчдаг. Ингээд маусаараа хурдан 3 дарахаар нэг цогцлбор тэр чигтээ ингээд идэвхждэг гэсэн үг. За энэ цогцлбороо ингэж идэвхжүүлчихээд энэ текстний маань дээгүүр нь дарцсан зураасыг strike through гэдэг нэгээ сонгочих юм бол текст маань ингээд дээгүүрээ дарагдсан байдалтай зурагданаа. Бичигднэ гэсэн үг. За текстийг суур хэлбэртэй одоо бичих юм бол энэ subscript гэдгийг сонгочиж болно. Эсвэл бичиж явах явцдаа subscript-ээ сонгоод бичиж болно. За зэрэг хэлбэртэй бичиж гэвэл superscript гэдгийг сонгож болдог. За энэ командыг маусаараа ингээд сая сонгоод яваадахаас гадна саяны хийсэн командуудыг гарны хослол товчнуудаар хийж болно. За жишээлбэл текстээ бүгдийг нь идэвхжүүлэхдээ маусаараа ингэж идэвхжүүлэхгүйгээр Ctrl A дараад идэвхжүүлчих болдог гэсэн үг. За L үсэгтэй цог дарна гэсэн үг. За энэ Ctrl L үсэгтэй цог A үсэгтэй цог дарахаар ингээд текст маань бүгдөө идэвхждэг. За текстээ бүгдийг нь идэвхжүүлчихээд гарнаасаа Ctrl A дараад текстээ бүгдийг нь идэвхжүүлээд ингээд фонтоо сонгочиж болно. За мөн сайзаа ингээд өөрчилж болно. За bold командыг Ctrl-ыг
B үсэгтэй хамт давах юм бол bold command маань идэвхжнэ. Ctrl B гээд bold command нь bold text бол bold text найрлана. Bold text байхгүй бол bold болно гэсэн үг. Ингээд за мөн үүнтэй адилхан текстийг идэвхжүүлсэн байхдаа Ctrl-ыг I үсэгтэй дарчих юм бол текст маань налуу болно ингээд. За адилхан Ctrl-ыг underline буюу U үсэгтэй дарчих юм бол текст маань доогуура зураастай болно гэсэн үг. За үүнтэй адилхан ингээд командуудыг гарны ослолоор болон маусаараа идэвхжүүлж байгаад маусаараа командуудаа сонгох юм уу эсвэл гарны ослолоор командуудыг авч хийж болох нэ. За ингээд за энэ гарны ослолоор бас энэ superscript командыг бас хийж болно. За энэ superscript-ийг яг бичиж явах явцдаа одоо ингээд Ctrl B үсгийг бичих хичээлээ гэж бодоход Ctrl дээр нэмэх нь тавиад Ctrl Shift хасах тэмдэг гэдээ дарчих юм бол зэрэг хэлбэртэй ингээд бичигдээд яваад өгнө гэсэн. Ингээд суур хэлбэртэй бичигдэнэ гэсэн. За Ctrl Shift-ийг нэмэх тэмдэгтэй буюу тэнцүү тэмдэгтэй дарчих юм бол ингээд зэрэг хэлбэртэй бичигдээд яваад өгнө гэсэн. За буцаага дарчих юм бол ингээд хэвэн бичигдээд явах нэ. За тэгээд дараагийнхаа хичээлээр уулзтлаа. Баяртай.